Улсын их хурлын төсвийн байнгын орооны дарга Наранбаатар байнгын орооны гишүүдийн хамт өнөөдөр засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг төрийн худалдаа авах ажиллагааны газарт ажиллалаа. Энэ үеэр тус газрын дарга Батцул байгууллагынхаа өнгөрсөн оны үйл ажиллагааны гүйцэтгэлийн тайлан болон 2026 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнөөс танилцуулахын зэрэгцээ худалдаа авах ажиллагааны тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Өнгөрсөн онд төрийн худалдаа авах ажиллагааны газар нийт 74 төсөл арга хэмжээний хүрээнд гэрээг амжилттай байгуулсны зэрэгцээ улсын төсвийн хөрөнгөөс 282.8 тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн хэмээн танилцуулгадаа онцолж байсан юм. Энэ жилээс цахим худалдаа авах ажиллагааны системийг илүү шинчилж, ил тод болгох, ялангуяа төрд байгаа мэдээллийг иргэдээс шаарддаггүй хурдан шуурхай болгож хэлбэршүүлэхэд түлхүү анхаарч ажиллана гэдгээ тодтогж байлаа. Мэдээлэл болон хуулийн төслийн танилцуулгыг сонссны дараа улсын их хурлын гишүүд асуулт асууж өөрсдийн байр сууриа илэрхийлцгээв. Их хурлаас баталсан энэ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнүүдийг цаг хугацаанд нь хийх анхаарах хэрэгтэй. Амжилтгүй болсон ажлууд гэдэг зөндөө олон ажлууд биш. Нэгэн төсвийг батлаад өгчөж байгаа бол тэрнийг аль болохоор цаг хугацаанд нь чанартай хийх дээр бол та бүхэн үр дүнтэй хийх дээр анхаарч ажиллаарай. Хувь хүмүүсийн мөнгө биш, эн чинь нийтийн ард түмний татвар төлөгчдөр авч байгаа худалдан авалт хийж гин хөрөнгө болж гин эн чинь өөрөө буцаад зөв үр бүтээмжтэй зөв зохистой бүртгэгдэж зөв зохистой ингэ байх хэрэгтэй байхгүй. Тэгэнгუთ яг одоо ингэ харахаар тусдаа өөр стандартаар яг тэрийг нэгтгэж мэрэгжил арга зүйн юугаар хангадаг юм нь заримыг нь хангадаг юм шиг хангадаггүй юм шиг юм болчиход яамдууд нь хоорондоо сайд нарын ч гэдэг юм эрх мэдлийн асуудлуудаас булаацалцсанаас болоод бас яг энэ хуулийн хэрэгжилтэн дээр хийдэл гараад байгаа юм биш үстэй. Тэр нь ил тод биш. Ямар компани авдгийг, ямар шалгуураар явдгийг захим дэлгүүр бол маш хүнтэй. Тэгэд өөрөөр хэлбэл нэг сумын сургуулийн төсөв мөнгө нь бага, аймгийн төсөв мөнгө нь бага. Тэндээ хэр таарсан юм аа гэхээр эндээс 3 дахин үнэр илүү авах юм. Цүнхний компани тендерч сонгон шалгаруулалтанд ордог. Бодиттой ажиллаж идэг компани нь яг тендер шалгаруулалтанд ордог буцаагаад гомдлоо гаргаа явахаар гомдол нь алга болж ирсэн нь нэг мэдхэд нөгөө цүнхний компани авчдаг. Худалдаа авах ажиллагаанд хиймэл оюун ухаан нэг цаашдаа хуулиндаа тусгаж хүний аль болохоор оролцоогүйгээр гадны нөлөөлөлгүйгээр энэ үйл ажиллагааг явуулдаг болгох зайлшгүй бас ийм шаардлага байдсан байна. Жижигхэн нэг машин худалдаж авах энэ худалдаа авах ажил тэр мега төсөлтэй яг адилхан зохицуулалтаар яваад байгаа учраас энэ дээр бид нар энэ хөгжлийн томоохон төслүүдэд явуулахын тулд илүү боловсронгуй түргэн хугацаанд зохион байгуулах юм хуулийн өөрчлөлтийг бид бас хийж өгөх юм зайлшгүй шаардлага гарч байгаа юм байна. Өнөөдрийн уулзалтын үеэр гишүүд худалдаа авах ажиллагааны тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийн хилцүүлгийг үе шаттайгаар өргөн цар хүрээнд оролцогч талуудыг бүрэн хамруулж зохион байгуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдэв. Цаашид альва хөндлөнгийн нөлөөлөлгүйгээр төрийн худалдаа авах үйл ажиллагааг ил тод явуулдаг болгоход анхаарч холбогдох хуульд өөрчлөлт оруулах, энэ салбарын эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгох талаар байнгын хорооноос онцгойлон анхаарч дэмжиж ажиллахаа илэрхийлж байв.